Сайн байцгаана уу Номын ордныхоо 2025 оны 3 дугаар сард Номын ордныхны амьдралд гариг иргэсийн байрлалын хувьд нар 3 дугаар сарын ихээр загсны ордод байрлаж 3 дугаар сарын 20-нд хоньны орд руу шилжнэ. Энэ нь таны хувийн амьдралд гэр бүлийн асуудал анхаарал хандуулахыг зөвлөж байна. 3 дугаар сарын 14-нд бүтэн сар жинлүүрийн ордод тохионо. Энэ нь таны нийгмийн харилцаа найз нөхдийн хүрээнд шин боломжуудыг авчрах магадaltaй. Бархас бат Юпитер таны ордны их баригч гариг болох бархас байдна. Ажил мэргэжлийн талбарт өсөлт хөгжилтийг дэмжих бөгөөд шин боломжуудыг ашиглахад таатай үе юм аа. Хайр дурлал мөнгө санхүүг хариуцдаг сугар гариг маань энэ сард хумхийн ордонд байрлах болно. Энэ нь таны харилцаа санхүүгийн байдалд эргээр нөлөө үзүүлж шин танилудтай болох орлогоо нэмэгдүүлэх боломжуудыг олгоно. Буд гариг 3 дугаар сарын ихээр загсны ордод 3 дугаар сарын 15-наас хоньны ордод шилжинэ. Энэ нь таны харилцаа, мэдээлэл солилцоход идэвхтэй байхыг илтгэж байна. Ажил карьерийн хувьд бархсаад гараг нь таны ажил мэргэжлийн талбарт өсөлт хөгжлийг дэмжинэ. Шин төсөл эхлүүлэх, албан тушаал ахих боломж гарч ирнэ. Гэсэн хэдий ч эрсдэлтэй үйлдэл хийхээс зайлсхийж бодлоготой хандах нь зүйтэй. Сугар гариг хумхийн ордонд байрлах нь таны харилцаа, хайр дурлал шинжилэлт авчирнэ. Ганц бие Номын ордныханд шин танилудтай болох харилцаагаа эхлүүлэхэд таатай үе байх болно. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд харилцаагаа гүнзгийрүүлэх, ойлголцлоо сайжруулах боломжтой. Энэ сард эрүүл мэндэд анхаарч дархлаагаа дэмжих нь чухлаа. Мөн өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадвар эзэмшихэд тохиромжтой үе юм аа. Сургалт семинарт хамрагдах шинэ хобби эхлүүлэх зэргээр өөрийгөө сорж өсөлт хөгжилтэд тэмүүлээрэй. Санхүүгийн үед энэ сар тогтвортой байдал ажиглагдана. Гэсэн хэдий ч томоохон хөрөнгө оруулалт хийхээс өмнө сайтар бодож мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй. Мөн сугар гаригийн нөлөөгөөр нэмэлт орлого олох боломж гарч ирэх магадaltaй. Ажил хувийн амьдралын тэнцвэрийг хадгалахыг хичээгээрэй. Харилцаандаа илүү нээлттэй, чин сэтгэлээсээ хандаж, шинэ хүмүүстэй танилцахаас бүү татгалзаарай. Энэ сарыг өөрийгөө хөгжүүлэх шинэ боломжуудыг ашиглахад зориулаарай. Танд амжилт хүсье. Та лайк, subscribe дараад бусдад түгээгээрэй. Сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.